За эсрэгцэл илэрхийлдэг нийгмийн төгөлбөрүүдийг бид нар үзэж байгаа. За тэгэхээр өнөөдөр бол одоо энэ цаашаа холбоосуулах furthermore, moreover мөн одоо энэ addition, what's more гэсэн энэ холбоосуудыг үзье л да. Тэгэхээр одоо энэ furthermore гэдэг маань болохоор хоёр одоо үгний харьцуулсан зэрэг байж байгаа тэмдэг нэрээ. Тухайлбал одоо far хоол гэдэг үгнээс хоёр янзаар харьцуулсан болон одоо давуу зэрэг дэвшүүлдэг байгаа. Фаде тэгэхээр зайн алсыг хэлдэг. Одоо жишээ нь хар хорин бол улаав эрдэнэ сантаас тийм ээ илүү хоол гэж ярих юм бол хар хорин is farther than эрдэнэ сант from Улаанбаатар гэж ярих жишээ нь. За гэтэл нөгөөх нь болохоор further буюу юу үсгээр дамжуулж бас хэлж болдог. Энэ дээр болохоор хийсвэр ойлголтоороо ингэж илэрхийлдэг байгаа. За тэгээд энэ further гэдэг дээрээ олон их гэдэг үгний харьцуулсан зэрэг болох more гэдгийг нэмээд нийлүүлээд furthermore. За moreover гэх мэтийн үгнүүдээр бид нар бол бас одоо цаашаа тэлсэн холболтыг хийж болдог бөгөөд за эхний санаанаасаа нэмэх одоо нэмэлт одоо дахиад нэг өгүүлэмжийг нэмж өгөхөд ашигладаг байгаа. Өөрөөр хэлбэл одоо зохион бичдэг бичих ярианы шалгалт өгөхөд одоо бид нар заавал 3 юм дээр тулгуурлаж ярьдаг. За тэгээд хайныг хагалдаг хамгийн хүчтэй тоо гэж одоо 3-ын тоо хэлдэг байгаа. За 3-ын тоон дээр одоо шаварт зоогдсон машиныг бид нар одоо 1-2 гэж түлхдэггүй 1-2-ын 3 гэж хэлэхэд хүний одоо хүч цуглардаг учраас хайн хагалдаг хүчтэй тоо гэж 3-ын тоо хэлдэг учраас зохион бичлэг бичсэн ч за ярианы шалгалт өгсөн ч 1-р, 2-р, 3-р гэж 3 аргументыг заавал дэвшүүлдэг байгаа. За тэрэн дээр бид нар одоо at first, at second, at third гэж илэрхийлж болохоос гадна одоо энэ өгсөрсөн нийгмийн төгөлбөрийн цаашаа холбоосуудыг ашиглаад эдгээр нь бол бүгдээрээ л цаашаалбал өшөө юу вэ гэвэл нэмж өгүүлэхэд гэсэн одоо x гэдэг мэдээлэл дээр y гэдэг мэдээллийг нэмэхэд x y дээр одоо z гэдэг мэдээллийг нэмэхэд бол одоо маш гоё чимэг болж өгдөг ийм холбоосууд байгаа. Тэгэхээр энэ холбоосууд маань болохоор одоо жишээ нь at first, at second гэдэргээд авахгүйгээр яах нь дандаа одоо нөгөө энэ хоёр одоо мэдээллийг нэг мэдээлэл дээр нөгөө мэдээллийг нэмж өгүүлэхэд ашиглагддаг байна шүү дээ. Жишээ нь the Minister of the Health and Social Welfare Lamba gave detailed information concerning on the implementation of the National Program on Reproductive Health at the government sitting. За энэ нь бол одоо X гэдэг мэдээлэл нь. За одоо тэгээд эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны сайд Лamba за нөхөн үржихүүн эрүүл мэндийн асуудлаарх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өглөө гэдэг. За энэ нь болохоор X гэдэг мэдээлэл. За цааш нь 2 дугаарт гэж хэлэхгүйгээр тийм ээ. This ministry has been cooperating with United Nations Population Fund and other health organizations of the world. За тус яам нь бол нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болон дэлхийн бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн ажээ. За дахиад нэг өгүүлэмж нэмэхэд furthermore цаашаалбал moreover өшөө юу вэ гэвэл гэж хэлээд he reported that Mongolian representatives participated at the 5th session of the World Health Organization гэж. За цааш нь өгүүлэхэд тэрээр Монголын төлөөлөгчдийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 5 дугаар чуулга уулзалтанд оролцсныг одоо өгүүлсэн байна гэдэг ч юм уу. Иймэрхүү жишээн дээр нэмж өгүүлдэг байна шүү дээ. За өшөө бас нэг жишээ дурдъя л да. In general ерөнхийдөө бол each paragraph should contain only one idea. За энэ бол X гэдэг мэдээлэл нь. Ерөнхийдөө бол зохицуулбар болгон ердөө ганцхан санааг агуулбал зохилттой. Furthermore цаашаалбал өшөө юу вэ гэвэл moreover in addition гэж байгаа тийм үү. Each paragraph should contain a topic sentence. За
Цогцлбор болгон гарчгийг төлөөлөх өгүүлбэртэй байвал зохилттой ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар бол нэмж дэлгэрүүлэхэд бол маш их сайхан үүргийг гүйцэтгэдэг байгаа. За энэ холбоосуудыг бол та бүхэн англи хэлний 1004 ном дээрээс дэлгэрэнгүй одоо үзээд дасгалуудыг ажиллаж батжуулах хэрэгтэй